Эцэм цаануу Бадмаар гэдэг нэмэн фэшны зураг авалтанд өнөөдөр оролцож байна. Маш өвөрмөц зураг авалт болж байна. Зөндөө олон зураг авалтанд орж исэн туршлагатай. Энэ зураг авалтын хувьд болохоор хувцас дизайн нь бүр шал өөр. Монгол тэр болгон байгаад идэггүй загварлахаар надад айгүй таалагдж байгаа. Тэгээ зураг авалтын багмаа нас надад маш их таалагдж байгаа. Мейкап, үс засал, стилист, арт директор, зурагчин гэдэг бүх баг маань ерөн бол үнэхээр яг сайн баг бүрдсэн гэж би харж байгаа. Зүгээр нэг хувцасны зураг авалт биш, илүү бүтээлч ажил тал руугаа болохоор илүү бусад энгийн зураг авалтуудаас ялгаатай байгаа. Мэдээж үсээ яг ийм болгож үзэж байгаагүй. Та нар харж байгаа ажил нь маш өөр байгаа. Мейкап стилист хувцас маань өөрөө яг хүчрхэг байгаа болохоор би өөрөө дотроосаас хүчрхэг дүрийг цаанаасаа хувцас маань намайг гаргахад нөлөөлж байгаа. Номин фэшн болохоор Монголоо төлөөлж дэлхийд өөрийнхөө хувцсыг гаргаж байгаа. Тэгээд энэ брендийн гол нүүр царай нь болоод гол модельээр нь ажиллаж байгаа. Миний хувьд маш их баяртай байгаа. Sige harangit ingchi no. Saas na. Hey, ay. Sige, скажи. Не так скажи. Ата. Одоо ингэж хідэн хэд болчихсон юм бэ? Яста гоё гээ. Нэг юм хүн байхгүй. Би бол нэг 50 60. Би одоо шууд шалсан болчихгүй. Чуусаа би Сэвэс мэсийг хэмжиж шууд шалгах. Шивээс ингэ наагаа. Шивээс машин авчих дээрээ за. шивээс байгаа шүү дээ тийм. Одоо хос кофе маа бий. Одоо нэг чинь дэлгүүр байгаа л тийм. Тийм байгаа. Тэгээд би За чи усаа зү. За ер нь бол энэ зураг авалтын төлөвлөлт бол айлуудын 3 жилийн өмнөөс эхэлсэн байсан. Гэхдээ ер нь бол боломж нь бүрдэхгүй байгаадсан. Тэгээд яг сар хагасын өмнө гэж манай зурагчтайгаа тэгээд арт директортайгаа тэгээд холбогдоод танилцаад уулзаад тэгээд энэ гоё бүтээлийг одоо санал болгоод гоё зураг авалтыг санал болгосон байгаа. Тэгээд энд бол маш гоё олзуурхтай их нутагтай ирсэн байна. Намайг Цэлийн нам Эрдэнэ гэдэг айлын том охин загвар зохион бүтээгчээр Герман хосод төгссөн. Тэгээд та бүхэндээ мэдчилж байна. За юуны өмнө Номин брендийн одоо Nomadic Fashion гэдэг загвар маань яг өнөөдөр зураг авалт маань маш амжилттай болоод гайхалтай мэдрэмж авч байна. Би бол 7 наснаас эхлээд юм аж эхэлсэн. Ер нь бол миний хобби болоод юм аях байсан. Тэгээ мэдээж аюу олон надад нөгөө амьдралын одоо бэрхшээл бас тийм өөр мэргэжлэрээ ажиллаж байгаад фэшнгаа мартагдсан байсан. Тэгээд энэ тэгээ хүүхэд насны мөрөөдөл, хүүхэд насны маань догтлол тэгээд загварын ертөнц рүүгээ эргэж ороод 2000
20 онд яг өөрийн гэсэн номын брэнд үүсгэн байгуулаад Герман улсын үүсгэн байгуулаад тэгээд түүгээрээ ингээд Германд өөрийн гэсэн дэлгүүртэй бас дээр нь Франц улсад би өөрийн гэсэн бүтээгдэхүүнүүд ингээд зараад эхэлсэн байгаа. За энэ болохоор зэрэг миний бас тууштай байх байдал хамгийн гол нь би өөрийнх нь туртай юм аа ингэж аз жаргалтайгаар ингэж огшиж хийдэг нь одоо надад маш их гой таалагддаг. Тэгээд мэдээч маш их хичээдэг. Энэ бол сахилах бат гэж би боддог. Тэгээд өнөөдрийн зураг авалтанд манай хамт олондоо маш их баярлж байна. Энэ бол зөвхөн ганц хүний ажил биш. Одоо бүхэл бүтэн баг хамт олонны ажил байгаад байгаа. Тэгэхээр энэ бүхний ард бол ерөөсөө маш гой бие биендээ итгэлцэл, хайр, тэгээд аз жаргал, энерги ингэж солилцож энэ сайхан зураг авалтыг ингэ дуусгаж байгаад үнэхээр баяртай байна. Намайг чимэн гоё зураг авалтыг Монголд хийж байна. Тэгээд Германд одоо 20 жилийн турш энэ брендийг үүсгэх гэж маш их хичээж хармайж ажилласан манай хч маань. Тэгээ одоо ингээ уулзаад хамтдаа би ингээд загварын нөмсөд ингээ явж байгаад амар их гоё байна. Эрхэмсэг, зоригтой, хаан, мэдрэмж, зөрхлөө ор. Шугаа зөрхлөө ор шүү. Шугаа зөрхлөө мэдэр. За нүд байнлаа. За хаан бослоо сэрлээ. Синти дээрээ суучих шүү. За. Энерги гой зөрхлөөгөө оруулаад маш гой энергийг гаргаж ирнэ. Яаж ч заа. За пауз хийн. За. Тэгээд ихч маань их бас хуучин яг л надад жоохон байхад тийм байсан тэр хэвээрээ л байна. Илүү гоё харьц мөндөртэй, илүү гоё тийм сэтгэл санаа. Ер нь манай гэр бүлийн бүгдээрээ л тиймэрхүү хүмүүс л дээ. Нэгнийхээ сэтгэл санааг амар сайн өргөдөг. Тэгээ бүгдээрээ угаасаа оюуныг тасалжуулагч хүмүүс байна да. Ихтэй бол амар талархаж байна. Намайг сонгоод оруулсанд энэ загварыг бол яг надад харуулж хийсэн. Миний яг бие пропорц зориулж тэгээд энэ шигтгэе болон эдийг бүх шигтгэнүүдийн нэг бүрчлэн ганцаараа шигтгсэн. За ихтэй хандж хэлэхэд бол үнэхээр их хайртай шүү. Үнэхээр миний сэтгэл санаагаар амар гоё тусч дэмждэг. Тэгээд ихтэй хайртай шүү. Үгүй Nom Fashion дэлхийн топ брэнд болохыг би хүсэж байна. Энэ амжилт хүсье. Миний яг бодсон санснараа болохгүй байсан. Яг баг ойлгох гэсэн л да. Бүр ёо яанаас тэр зураг авалт маань болохоо байлаа шүү дээ. Одоо бүр би маш олон тий локод маш олон хувцсууд аваад ирсэн зураг авалтууд маань эхлэегүй байна гэд айгүй сандралтай байсан. Яг тэд сандралтыг маш гоё даван туулаад маш амжилттайгаар өнөөдөр ингээд дуусгаж байна. Миний хувьд бол маш сайн зураг авалт болсон гэж би одоо ингээд өөртөө дүгнж байгаа. Тэгээд маш их баяртай байна. Өөрөө айгүй хогсож байна. За зураг авалт маш их амжилттай явж байна. Өглөө 9 цагаас эхлээд одоо 6 цаг болж байна. Тэгээд нийт зураг авалтын хугацаанд бол одоогоор 2 луг салсан байна. За Nom Fashion-ийн хувьд гэх юм бол маш сонирхолтой Монгол хэв загварыг тусгаж өгсөн. Тэгтээ одоо үндэсний хувцас гэхээс илүү чөлөөт өдөр тутамдаа өмсөж болох үс. Тэгтээ мэдээж high fashion сонирхолтой загвартай санагдсан. Айгүй эрхэмсэг хүчтэй мэдрэмж төрүүлж байна. Сандраад. Хүчтэй.
За одоо ингээд манай урлан дээр ирсэн байна. Тэгээд манай 5 эрдэнэ урлан дээр тэгээд 3 гайхалтай үзлэндээ өнөртэйгээ юм гоё гайхалтай юм урлан ингээд нээсэн. Маш их хөдөлмөрлжтэй подолоос эхэлж энэ урланг өдөө батлан гэж маш гоё нягт бие биентэйгээ хайрлаж тэгээд ормын үг өгөж тийм юм гоё урлантай болсон. Түүний 2 дахь өдрийн зураг авалтууд бол үнэхээр гайхалтай болсон. Өөрөөгөө л бүр бахархаж байгаа. Тэгээд манай модельуд үнэхээр сайн байсан. Тэгээд зураг авалт зурагч нар маань сайн байсан. Зурагчин бас байсан. Одоо манай энэ хөө блогийг хийж байгаа манай PG үнэхээр гайхалтай. Яг чин сэтгэлээсээ хийдэг тэр залдууд байна. За тэгээд Ном Fashion-гийн яг ирээдүйн зорилго болохоор зэрэг ерөөсөө Монгол улсынхаа төлөө одоо Монгол орон тэгээд Монголын дизайнер гэдэг нэр хүндийг одоо өндөрт мандуулахын тулд намын эрдэнэ аягүй хичээж ажилладаг. Тэгээд миний хувцснуудын донж нь болохоор ерөөсөө Аз эсхүртэй. Гэхдээ өөрийнхөө Ном брендийн Ном логогоор ингэж хувц цолгон дээр ингэж чимэж өгөрж өгснөөрөө донж те бас хааж байхгүй attitude хааж байхгүй тийм лук тийм өргөмөц шин чанарыг ол илтгэдэг. Тэгээд хийхтэй материалын хувьд бол металл усаас гаргаж авчиж ирдэг. Тэгээд өөрөө бол хийхтэй германд ингээд юмаа ойдог байгаа. Тэгээд энэ хөө баг хугацаанд бол маш их олон ажлыг амжилттай ингээд хийгдсэн. Дээр нь энэ маш гайхалтай зураг авалтууд ингээд хийгдснээр үнэхээр огшж байна. За тэгээд зорилгын хувьд бол хүүхэд нас одоо хүүхэд залуучуудад хойч ирээдүйд одоо гар уурлал тий одоо урлагийн бүтээлийг л одоо дэлхийд таниулахын тулд Ном гэж хичээж байгаа. Тэгээд энэ бүхэн чинь тий хүний сэтгэлээс оюун ухаанаас яг миний өөрийн мэдрэмжээс ингээд оюуны бүтээл болохын тулд ингэж хичээж ажиллаж байгаа шүү. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа үзсэнд. Тэгээд тунгадгүй дараа дараагийнхаа блогоор ингээд уулзалтыг. Тэгээд надтай хамт байгаарай. Маш их баярлалаа.